Аа. Сорж ирж байна. Фильтр янз бүр юм байна. Сайн байна уу? Санжу дайрасраа. Дайрасраа ороод ирсэн байна. За би нэлээ ханаа турж мурж агаад. Ихтэй идэж байна. Ихтэй нэлээ явдалтай ханаад байна. Монголд бас мэдрэгдэж байгаа бах тий. Удаан үргэлжилдэг. Нус их гардаг. Одоо эдгээд аваагаагүй болж байгаа. Гэхдээ хоолоо жоохон сүнгдэг хэвээрэл. За энэ төрсний дараа ус ургаад сэгсэгээд эхэлсэн байна. Шууд лайв орвол сайн мэдэгддэг юм байна. Сайн бацгаана уу? За орой манд арай сүрэн сайн уу? Сайн юу байна? Бүгдд нь орой манд хүргэе. Хэдүүлээ өнөөдөр хэдэн зүйлсийн тухай ярилцахаас гадна энгийн зүйл ер нь агуу бүхэн эхэлдэм байна гэд энэ тухай дэлгэрүүлж ярихыг хичээх болно. За холистик буюу алоо ер нь өөртөө олон талаас нь бүхэл талаас нь өөртөө туслах учиртай юм байна. Энэ тухай хэдүүлээ ярилцах болно. За тэгээ цааш та юу ямар алсын хараатай яаж ажиллаж байгаа вэ гэд мэдээж асуулт байвал та бүхэн үлдээгээрэй. Хэрэгтэй хүмүүсийн асуултанд хариулаад гарчвал ууган зүгээр тийм ээ. За хэдүүлээ 22-оор бас очиж сэтэл эхэлчихье. Ерөнхийдөө цагтаа эхэлчүүл их зүгээр байгаад байдаг. Сүүлийн үед ер нь хүүхч хуттай болоод нэг л их тэнгэрийн юм ярьдаг байжээ. Тэгээ одоо энгийн зүйл рүүгээ орж ийн. Энгийн зүйлээс ер нь агуу бүхэн эхэлдэм байна гэдгийг бие махбодаараа мэдрээ сууж байна да. Бид нар ингээд ерөнхийдөө Монголд Америкт өссөн хүмүүс бас тиймэрхүү болчдөг. Монголд өссөн бид нар ч гэсэнтэй нийтлэг юу байна вэ гэхлээр энгийн амьдралаас таашаал авч чадхаа болчихсон. Өдөр тутмын жирийн амьдралыг ерөөсөө чухал биш, онц биш, уйтгартай үнэхээр л тэр том амжилтанд хүрэхгүй юм бол бусдыг гайхшруулсан аяаслаг биш юм бол олонний анхаарлыг татдаг байхгүй юм бол энэ жирийн өдөр тутмын амьдралаар амьдарч байгаа хүн бол ерөөсөө үн цэнэгүй хинж бишээ гэсэн ойлголтыг ясмахандаа шингэтэл ойлгож ер нь өссөн байна. Америкаас үйлчлэгч нар агаа тэд нартай коучинг хийж байхад тэрж бас маш их мэдрэгддэг. Монгол хүний хувьд бас яг адилхан байна. Тэгээ соёлын судалгаа харахаар Монгол, Америк хоёрын соёлын тэр судалгааны илэрцүүд нь их төстэй байгаа. Тэгээ Монгол хүмүүс бусад Аз хүмүүстэй адилхан биш байна. Тэгэд энэ энгийн зүйлээсээ таашаал авч чадахгүй байдлаар өсчихлөөрөө том болохоор ёстой. Үнэхээр сэтгэл зүйн гацаанд ордог. Харилцааны хувьд ч гэх маш их гацаанд орно. Өөрөө ингээд машин шиг өөрийгөө машиндаж явсараа сүүлдээ бие сэтгэл оюуны хувьд туйлдаад burnout буюу англи хэл дээр бол burnout бүр бие сэтгэл оюуны хувьд туйлдаад буугаад өгчөж байгаа, шатж байгаа, уйгж байгаа тийм байдалд орчиж байгаа. Дандаа өдөр тутам хором тутам амьдрал дээрээ нэг л юмны араас хөөцөлдөөлөдөг, баталгаалдаг, нотлохгоолдог. Тэгээ энэ багаас маань нэг тийм мэдээж нийгмийн өөрчлөлтөө соёлын тэр бидний амьдралд юу тохиолдсон бэ гэдэгтэй мэдээж туйлын холбоотой байгаа. Гэхдээ багаас одоо хүүхдүүдээр та бүхэн анзаарай. Багаас бидний дотор нэг гүн ясмахан суурчсан юм юу байдаг вэ гэхлээр хичээлдээ сайн байхгүй бол ерөөсөө хинж биш. Хичээлдээ сайн байхгүй бол байнга л онц сураал ингээл ерөөсөө A-ийг нь авахгүй юм бол ээж аваа хайрлахгүй. Тэгээд айлын шовдор хөөхт хинж биш байна гэсэн тийм мэдээлэл маш их авдаг. Тэгэл хүүхэд нь жоохон онц аваад янз янз олонгууд ламаацсан садандаа ингээл гайхуулаад манаа хүүхд гэсэн манаа хүүхд юм гээл тийм ээ. Бидний бүр ингээд ясмахан суучсан. Одоо энийг хүүхдүүдээсэн энийг нэгсэн хിവэрэл байгаад байгаа.
Энийгээ болох хэцүү байгаад байна. Энэ маань ерөөсөө нөхцөл болцолтой хайр байхгүй. Нөхцөл болцолтой хайр бол хайр ерөөсөө биш. Тэгээ энэ зүйлийг хүүхдүүдээсээ өөрөөсөө шаарддаг учраас хүүхдүүдээсээ шаардж байгаа. Тэгээ өөрөөсөө шаарддаг учраас өөрөө ерөөсөө тийм амар амгалан амьдарч чадахгүй. Жирийн амьдрал үнэхээр бухимдалтай, тэнийг уйтгартай, ямар ч үн цэнгүй, утга учиргүй санагдана. Тэгээд хүүхдээсээ энийг нэхин хүүхд нь байнгын стресс донд яарсан, бачуурсан, хурдан одоо энийг энэс байнгын нэг юм түлхэлтэнд ор амьдардаг. Би өөрөө тийм нэг юм манай ээж маань надад намайг тэгж өсгөөгүй юм шиг байна. Өсгөөгөлдөө хичээлээ хиймээ гэж загин багжаас нэг сандгүй. Тэг яа харахгүй нийгмийн нөлөөлөл хамт тэр нөө багш сурагчийн харилцаа адрес ингээ хамаарад нийгмийн нөлөөллөөс хамаарад үнэхээр тийм програм суучихсан. Одоо миний ганц өөр дөрөө чухалчлан ажиллаж байгаа зүйл бол яаж жирийн амьдралаас асар их таашаал авч улам илүү их жирийн амьдралаа утга учиртайгаар мэдэрч сурах байл гэдэг одоо цагтаа амьдрахыг л өөртөө үнэхээр үзүүлж байна. Хүүхэд өсөж байгаа хүн бол ингэхгүй юм бол үнэхээр бүх юмнаас хоцорж байгаа санагдана, хинж биш санагдана. Тэгээ би сэтгэлийн хувьд туйлдна. Хажууд нь энэ бүхэнд нь үр хүүхэд нь ингээд золиослогдчих гээд байгаа. Тэгээ миний ээж болохоосоо өмнө гол шийдсэн зүйл юу байсан гэхэлэр би ухамсарт ээж байна. Ухамсарт ээж байхын тулд одоо цагтаа амьдарч сурна. Тэгээд хүүхдээсээ энгийн тэр зүйлээс нь таашаал авч сурна гэдэг зорилгыг тавьсан. Тэгээ болоод байна гэж бодно. Дахиад суралцах юм гараад л ирж байгаа юм л да. Улам илүү соригдоод л явж байна. За ингээд миний уриалга энийг сонсож байгаа хүмүүс байгаа бол одоо эргэн тойронд маш олон жоохон хүүхдүүд байгаа. Битгий тэднийг бүтээмжээр шахаач. Он сурлагтан бай. Гой бай, хөөрхөн бай, авьяаслаг бай. Энэ хүүхдүүд бусадтай хараач, танаа үеэлүүдийг хараач гэд. Сэтгэл засал хийж байхад гарч ирдэг хамгийн түгээмэл зүйл бол энэ гэдэг. Он авсангүй, ABC авсан, дүн авсангүй гэд загнуулж байгаа хүүхдүүд маш их гарч ирдэг. Үеэлүүдтэй нь харьцуулж чи эднэрийг хараач гэж харьцуул загинж байгаа төгөөд маш гарч. Тэгээ үеэлүүд болон ангийнхан нь дээрлэгч байгаа. Чи ийм арчаагүй хүүхдтэй, тийм штэ, ийм штэ, танаа аав чи ийм бидтэй, ээж чи ийм бидтэй гэж. Тэр хүүхдүүд дээрлэгч байгаа тэр өгнөд чинь том үнээс сурсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм нөхцөл болцолтой юмнуудыг хүүхдүүдэд тулгахаа балмаар байна. Тэгээд та бодож иж маа. Тэгээ би хон сурахгүй бол яаж хүүхдээ сайн хүн болох. Энэ нийгэмд чинь он сурж яаш хамгийн мундаг шилдэгний ээж амьд үлдэн штэ гэж бодож иж магадгүй. Үгүй юм аа. Тэр толгооны мэдлэг мэдээж ажилд ороход ч юм уу чухал. Гэтэ тэрнээс цаана бэрхшээлийг даван туулах чадамж гэж нэг асар чухал чадамж байна. Энэ бол ерөөсөө толгоогоороо мэдсэн мэдлэгээр ирэхгүй. Бэрхшээлийг хүн амжилттай даван туулахын тулд уян хатан байж сурах хэрэгтэй. Уян хатан байдал ээж аав хүүхдтэй уян хатан хандхаас л эхэлнэ. Уян хатан байдал зүрх толгоогоороо яг ингэн тэгнэ гэдэг тэр хатуу шийдлээс гадна зүрхэн нээлттэй байгаад уужрал, твчээр, хүлээн зөвшөөрөл энэ бүхэнд ингэж зүрхэн нээлттэй байсан үед л хүн уян хатан болж эхэлдэг. Итгэл найдвараа алдаагүй үед хүн уян хатан болж эхэлдэг. Ийм учраас хэрвээ та энэ амьдралд энэ дэлхий дээр үр хүүхдээ амжилттай жаргалтай явуулъя гэж бодож байгаа бол бэрхшээлийг даван туулах чадамжид сургах учиртай. Үүний тулд уян хатан байдал маш чухал. Өөрөө хатуу хахир бол хүүхд чинь хатуу хахир байдлыг л мэдэж өснө. Тэгээ тэр байдлаараа амьдралд ханддаг. Улам амьдралд хахир хатуу хандах тусам амьдралд буцаага тэрийг буцааж өгдөг. Та нар нэг ингээ боддоо энерги байна шүү дээ. Тэгээд тэр энергит ингээс хатуу ингээл хандаад байвал яг тэрийг амьдрал чинь танд буцааж өгнө шүү дээ. Харин хэцүү зүйл тохиолдсон ч уучлал, уужраал, хүлээн зөвшөөрөөд л тэгээд байвал зүгээр. Гэхдээ үүнийг нэг зүйлтэй холдог. Юу вэ гэхлээр өөрийнхөө хүсэл хэрэгцээ, шаардлага бусдад илэрхийлэхгүй
гомдсон, ууралсан, бухимдсан, хэцүү байсан гэдгээ илэрхгүй, чив чимээг илэрхийлэхгүй, чив чимээгүй намайг хизээний өдөр ойлгох байхаа гэдэг ингээд амаа хавчаад чимээгүй дотроо шаналаад байгаа гэдэг. Эн чинь traumatized буюу шархалсан хүүхдийн дүр төрх байхгүй юу? Ээж аав нь жоохон байхад нь дуу хоолойг нь сонсоогүй, уурлаж бухимдах үед нь муу хүүхэд уурладаг, сайн хүүхэд уурладаггүй, дугуй цаашаа бай, чимээгүй бай, битгий хүний амьдрал том хүмүүсийн ярианд оролцоотой, битгий ингэсээр байгаа бүх бүхэл байдлаар дуу хоолойг нь хаачихсан. Тэгэд өөрийн үзэл бодол хүсэл хэрэгцээгээ зоригтой илэрхийлж чаддаггүй том хүн болчихсон байгаа даа. Тэгээ ийм хүмүүс бид нар яаж вэ нүг гэхээр уян хатан бай, дэвчээртэй бай, амьдрал дуужир хүлээн зөвшөөр гэхлээр дуугаа хаагаад чив чимээгүй өөрийгөө золиослоод дотроо тэмцэлсэн хэрнээ гаднаа дуугаа байх гэж ойлгоод байгаа юм. Үгүй. Уян хатан байна гэдэг бол бусдыг мэдээж хүсэл шаардлага хэрэгцээнд уян хатан хандна. Тэнийг сэтгэл зүг нь ойлгож мэдэрч хандхаасаа гадна өөрийн хүсэл хэрэгцээ, өөрийн мэдрэмжтэй үнэн чандаа тэнийгээ зөв эрүүл аргаар илэрхийлж сурна. Эхлээд илэрхийлэхэд хүчтэй гарч иж болно, уурлаж бухимдаж гарч иж болно. Хүмүүс яаж гсэн юм гэж хэлж болно тийм ээ. Гэхдээ аяар явсаар илэрхийлсээр байгаа тэнцвэртэйгээр эрүүл байдлаар өөрийгөө илэрхийлж сурна гэдэг бол маш чухал. Дэвчээртэй байна. Энэ амьдрал ёстой дэвчээртэй уян хатны хүн нь л одоо ингэдэм байх ингээд дуугаа хороод тэгээ тэрнээсээ болоод хоолоо амна дээр нь тэр нөгөө хамаг сэтгэл зүйн юмнууданд хурцсан бамбай булчирхайн өвчин тэгэл ерөөсөө бочиурал паник орох марах чи дандаа сэтгэл зүгээ бүх юм хаагаастай өөрийнхөөрөө байж чадахгүй хүн харахлаараа дүрд орчдөг юмаа илэрхийлж чадахгүй дуурч чадахгүй дарагдаа илэрхийлж чадахгүй ийм байдалд орчиж байгаа. Тэгээ би ч гэсэн ийм олон жил тийм байдалтай амьдэрсэн. Дарга маргатай үзэл бодлоо илэрхийлэхлээрээ бүр ингээд хөөс гараад бочиураад юм харж чадахгүй нүүлүүн харж чадахгүй чичрээд айгаад ингээд ийм байдалд орсон байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болгоноос гарах боломжтой. Тэгээ баг багаар өөрийгөө илэрхийлж сурна. Энэ бол ерөөсөө бидний соёлоос үүдэлт соёлын програмчлал байна. Conditioning буюу багаас нэг юм нөхцөлдүүлэг хийцэн. Бидний ингээд янз бүрийн химийн уруул одоо үсээ угаачаа дараа нэг юм condition тий ангижруулагчаар ангижруулаа зөөлрүүлдэг шүү дээ. Тэр шиг биднийг нэг тийм янз бүрийн ангижруулагчанд оруулаад янз бүрийн хэлбэр дүрсэнд шахачаад байна. Тэгэхээр одоо энэ зүйлээсээ гарах нь маш чухал байна. За ингийн тулд хамгийн нэгдүгээр тэр нөгөө стож инхэн хинч биш юм шиг харагдаж байсан ч амьдарч байсан ч та үнэхээр үнцэнтэй гэдгээл үнцэнтэй хүн, говьшгүй, ганхашгүй үнцэнтэй хүн гэдэг тэр мэдлэгийг биедээ амьлуулах хэрэгтэй. Толгоогоороо мэдэх бол сонирм биш. Тэр бие махбодтой амьлуулах хэрэгтэй. Амьлсан гэдэг нь юунаас мэдрэгдэхгүй гэхлээр дотроо адгаж тэмцэлдэж нотлоод үгүй ингээд үгүй би уг нь ийм хүн өдр гэж дандаа тэмцэлдэхээ багасгана. Яриа болгон дээр хүнтэй ярих болгондоо үг бүрийн анзаараад би энэ тохиолдолд өөрийгөө нотлох гээд ээг насаа яриад байна гэд жоохон амьсгал аваад буцаал уужраал зөөлрөөл тэгэл ухамсартайгаар зөв сонголтууд ухамсартайгаар за би дүр өсөхгүй. За би өөрийнхөө бодит үннээ илэрхийлнэ. Харин энийг яаж эрүүлэр илэрхүүгээл завсарлага аваад баагаар илэрхийлээд байна. Мэдээж тэгээд өндөр сэтгэл зүйн янз бүрийн дэмжлэгүүдийг авах нь маш чухлаа. Бидний ерөөсөө мэдээлэл ерөөсөө бид нар тутсан юм алгаа. Толгоогоороо маш их мэдж байна. Янз бүрийн лайвуудыг үзэж байна. Янз бүрийн хичээлүүд одоо монгол хүмүүс боломжтой болсон байна. Толгоогоороо мэдээд байна. Гэхдээ үүнийг бие дамжуулаагүй буюу амьдрал дээр практик болгож хэрэгжүүлээгүй байна. Ийм учраас бусдыг зүгээр л шүүмжилдэг. Бид нь тэр бодит юм дээр амьлаагүй тийм хүмүүс маш их болж байна. Энэ нь юугаар илэрхүү гэхэлэр даруй бас байдлаар илэрхийлж. Толгойн мэдлэг зөвхөн толгойн мэдлэг ихтэй хүн чинь тийм их бардам болчихж байгаа юм.
Хүмүүсийг их шүүмжил хэмтгэ яагаад байгаа юм. Ингэдэг тэгдэг ингээл ингэчэл болоо штэ гайл. Гэтэл тэр толгойн мэдлийг бий дамжуулахын тулд амьдрал дээр нэг сорилтонд ороод тэр сорилтоо даван туулахдаа сурсан зүйлээ хэрэгжүүлээд амтын намсаад гараад ирэхийг хэлж байгаа юм л да. Ингэж л ерөөсө жинхэнэ боловсрал тогтно. Тийм учраас одоо амьдралд чинь тохиолдож байгаа янз бүрийн сорилтуудад битгий бууж буюу тэрийг толгоогоороо олж авсан мэдлэгийг амьлуулах боломж юм гэж хараад дуртаяад яах нь зөв эрүүл хариу үйлдэлийг үзүүлэхэд өөрийгөө дасгалжуулах учиртай. За тэгэд энгийн зүйлээс агуу бүхэн эхэлж байна гэдгийг одоо бүр бие махаараа мэдэрч байна гэж энгийн заавал хөгжиг сурах хэвээр ном унших биш. Энгийн нэг сайхан ганц хоёр өгүүлбэр номноос хэдэн өгүүлбэр уншаа тэрнээсээ таашаал авчдаг. Жирийн сайхан хүмүүстэй нүдрүүн хараад тайван тухтай ярилцдаг. Үр хөвгттэйгээ татан дулаан халбаасыг бий болгохоор дургуйчин хурж исэн ч ямар хэцүү юм бэ гэж бодогдчихсэн ч төвчээртэй сууж чаддаг. Нэг аяг цай уусан ч амтыг нь мэдэрчдэг. Энэ чадамжуудаа ихсгэж чадвал нийгэм ямар байгаагаас үл хамааран бид нар амьдрал дээр их таашаалаа амьдралын утга учир таашаалыг нэмэгдүүлж болох юм байна. Гэтэ мэдээж нийгмийн нөлөөлөл та бүхний амьдрал бүх зүйлд нөлөөлж байна. Гэтэ анхаарлаа нийгэм яагаад болохгүй байгаа вэ? Улс төр яагаад болохгүй байгаа вэ? Хүн яагаад болохгүй байгаа гэдэг дээрээ хятадууд яаж вэ? Тэрнүүд яаж вэ гэдэг янз бүрийн мэдээлэл яваад байдаг шүү дээ. Тэрэнд анхаарлаа хандуулах юм бол та тийм л зүйлийг амьдралдаа татаж бий болгоно. Анхаарал чинь хаана байна? Тэр зүйлийг амьдралдаа бий болгодог. Тийм учраас өдөр тутмын мэдээнээс татгалз мэдээ үзэхгүй та нар нэг 6 сар болоод үз. Дандаа сөрөг мэдээлэлүүд байгаа ш тийм ээ. Тэгээ сошиалос янз бүрийн сөрөг юмнуудыг тавьдаг хүмүүсийг unfollow хийгээд найзлахгүй болоод устгааад болж өгвөл Facebook-ээ өдөртөө нэг шалгах, Instagram-а нэг л удаа шалгах, тэрэндээ ингээд цаг минуттай байгаад болж өгвөл доош нь ингэж гүйлгэж хардгаа багсгаад амьд харилцаагаа ихсгэх хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр мэдээлэл мэдлэг хитрхи ихснээс болоод бид нар оюун санааны гүн хямралд орж байна гэдгийг орж байна. Тэгээд дээрэс нь одоо энэ өсвөр насны хүүхдүүд, бага хүүхдүүдийг утас руу ерөөсөө оруулж болохгүй. Бид нар чинь дижитал технологи руу нүүж орж ирсэн нүүдэлж шүү дээ. Гэтэл одоо энэ хүүхдүүд чинь дижитал технологитой өсөж ийн буюу нийгэв буюу дижитал орчинд бүр уугуул иргэд байгаа. Гэтэл нүүж орж ирсэн бид нар ямар их утас сошиал сүлжээ мэдээлэл донтож байна вэ? Том болсон хойно энэ бүхэн л орсон шүү дээ. Гэтэл тэр жоохон хүүхдийн боловсрож гүйцээгүй тархинд нэмэлтээр баахан мэдээллүүд өгөөд ялангуяа тэр хурдтай видеонуудыг янз бүрийн шүүлтүргүй видео бичлэгүүдийг үзүүлээд кинонуудыг үзүүлээд ахаар тэр хүүхдийн тарих яаж ямар их допамин буюу энгийн амьдралаас ерөөсөө таашаал авах болно. Допамин буюу дандаа нэг юм хит сонирхолтой зүйлүүд тохиолдож ижил сэтгэл нь хөдөлдөг хүмүүс болчих гээд байна штэ. Тэгээд сүүлдээ тантай ярих, таны нүд рүү харах, энгийн хоол идэх, суралцах, иргэшээлийг даван туулах энгийн амьдралын бүх зүйл ерөөсөө утга учиртай биш болж эхэлнэ. Зөвхөн утас сошиал. Тэгээд тэр утас сошиал дээр байгаа гоё харагдахгүй, лайк ахгүй бол янз бүрийн тэр допамин хийдүүдийг адреналиныг эдэр ингээ ялгаруулахгүй бол амьдрал утгагүй санагдаа. Тэгээд амиа орлох сүулдэ хинж биш байгаа мэдрээд амиа орлох юм үйлдэлүүд хүртэл хийгээд эхэлж шít хүмүүс. Одоо үр хүүхдүүдэд хамгаалъя гэж бодож байгаа бол өөрсдөө утаснасаа татгалзана. Өөрөө утсаа барьснаа та нар утсаа барихаа байл гэх юм бол энэ чинь шудраг биш шүү дээ. Тэгэхээр утас технологи өдөр ажлын цагаараа хэрэглэх үедээ хэрэглээд гэртээ орохдоо
орхиж явах гэнэ. Энэ бол ингээд маш энгийн мэдлэг боловч хэрэгжүүлэхэд туйлын хэцүү. Энийг хэрэгжүүлэхийн тулд нөхөр болон эргэн тойрны чинь хүмүүс бүгд тантай нэг хуудсан дээр хамтран ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр том зургаараа миний гэр бүл бид нар ямар гэр бүлийг бүтээх гээд байгаа вэ? Хэн болох гээд байгаа вэ? Ямар үнс зүйлстэй гэр бүл вэ? Чи биднийг юу холбодог вэ гэдэг тэр том зургаараа ярианадаа өрнүүлээд тэгээ энэ жижиг зөвлүүдээсээ татгалзаж эхлэх хэрэгтэй байна. Одоо хэл ярианы хөгжил тал дээр судалгаанууд гарч ирж байгаа. Сүүлийн үеийн судалгаа кино үзүүлээд байх юм бол хүүхэлдэйн кино үзүүлээд байвал тэндээс англи хэл сурчдаг, тэндээс хүмүүсийн яриаг сурчдаг гэд яриад байдаг. Үгүй байна. Тодорхой хэмжээнд үгийн санаа нэгэ өсөөд эргэлдээд авах боловч энгийн харилцаанд тэрийг хэрэгжилж чадахгүй. Дээрэс нь одоо судалгаа телевиз үзүүлснээр хэл соёл хүүхэд хэлд ордог, сайн ярьдаг болдог гэдэг бол худлаа байна. Хүүхэд ялангуяа 2-аас дээш насны тоодлорууд бага насны хүүхдүүд бол амьд харилцаанаас нүүр нүрлүгэ харсан харилцаанаас хэл сурдсан байна. Хэл соёл нь хөгждөг байна гэдгийг сүүлийн үеийн судалгаа нотолсон. Тэгээд одоо ерөөсө телевиз үзүүлэхийг энэ баруун 2 наснаас доош хүүхдэд бол улсын байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөггүй. 2 наснаас доош хүүхдэд. Тэрнээс дээш бол одоо 30 минут нэг хамгийн ихдээ нэг 45 минут л үзүүлж болно гэж үздэг. Мэдээж гэхдээ би ойлгож байна. Олон хүүхдүүдтэй яах аргагүй тохиолдол нэг телевиз үзүүлэхээс өөр аргагүй байдал оруулах гарна. Тэгэх юм бол хамгийн ихдээ 30 минут тавиад аль болох гадагшаа гарах энгийн зүйлээс таашаал авах тал дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд өөрөө энэ энгийн зүйл дээр анхаарлаа хандуулаад таашаал аваад ирэнгүүт үр хүүхд чинь дагаал тэндээс таашаал аваад эхэлнэ. Ингээд ирэхлээрээ амьдрал утга учиртай болно шүү дээ. Тэгмээд одоо энэ entrepreneur бизнес эрхлэгч ингээл амжилттай байгаа хүмүүсийг харахад нэг пашнол, нэг л нийгмийг гайхамшигтай бүтээ, дэлхийн тэр том компаниудад ажил, том сургууль доор гэнэ ядаргаатай юмнууд маш их шаардаад байдаг. Энд чинь эргэж хүн хайж явж байгаа сүулдэ энэ бүхэн чинь биш юм байна. Одоо энэ ажилласаа залхаж яана боли. Тгий ингэгээд одоо бүгд ингээд тэрнээсээ залхаж штэ. Хэрвээ эргэн тойрон чинь дандаа юм шахалт үзүүлдэг хүмүүс байгаа бол төр сур зайгаа завсарлага авах хэрэгтэй. Ингэжээж бид нар сэтгэл зүйн эрүүл мэдлээ хамгаалах гэдэг юм. Хэрвээ бид нар дандаа амжилтаар гадаад зүйлсээр өөрийнхөө үн цэнийг тодорхойлоод яваад ах юм бол үнэхээр сэтгэл зүйн гүн хямралд орно. Явсаар депресд орно. Паник атак, сэтгэл төвшөлтөд орно. Тэгээ эн чин дийлдэшгүй ерөөсөө оюун ухаан чинь зогсохгүй, майнд чинь ингээд зогсохгүй явал тэрийгэ дагаал ингээд зүтгээд байх юм бол сүулдэ би чинь бууж өгөөд би чинь өвддөг байхгүй. Би чинь өвдөн зогсно. Бэрхшээлийг даван туулах чадамж гэдэгт бэрхшээлээсээ зовлонтой юмаа гэж хараад байсан зүйлээ харах өнцгөө өөрчлөх чухал юм байна гэдэг иймэрхүү зүйлүүдийг заадаг байсан бол одоо юу гэж хэлж байгаа гэж хүний тарих альва өмнө тулгамдсан хийх ёстой гүйцэтгэх ёстой сорилтуудаа даван туулахын тулд мэдрэмжээ хаагаад үйлдэл хийхэд бид нарыг хөтэлдэг. Хэрвээ үнэхээр хийхээс өөр аргагүй зүйл гарч ирэх юм бол тухайлбал үр хүүхэд чинь өвдсөн бол яах аргагүй хөр хүүхдүүдэд асрах дээр анхаарлаа төвлөрүүлнэ, өөрийгөө умартаа зүтгэн тийм үү. Тэр үед таны тарих бүх мэдрэмжүүд чинь хаачж байгаа. Ядарч туйлдсан, эцсэн тэр бүх мэдрэмжүүдийг хаана. Тэгээд хүүхдүүд чинь эдэглээ, гайгүй боллоо, амьсгал аваад эхэллээ. Энэ үед бүх мэдрэмжүүд чинь буцаж ирнэ. Энэ мэдрэмж буцаж ирээд танд хүнд мэдрэмж болж мэдрэгдээд амьсгал аваад тайвшраад тэгээд бүр унтаж амраад завсарлага аваад тэгээд энгийн хэмнэлдээ орох энэ процесс явагдах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл яаж байгаа вэ гэхлээр амьсгал авч тайвшрахгүйгээр дараагийн сорилт гараад ирж байгаа. Дараагийн зовлонтой зүйл, дараагийн давах ёстой зүйл, дараагийн бэрхшээл гараад ирэнгүүт хүн мэдрэмжээ хаацсан хүн дахиад удаан хугацаанд мэдрэмжээ хаах хэрэгтэй болдог.
дахиад удаан хугацаанд өөрийгөө хүчлэх хэрэгтэй болдог. Тэгээ явсаар байгаа тэр байгалийн өгөгдөл чинь нөхөн сэргэх ёстой энергиуд чинь сэргэгдэж чадахгүй, мэдрэмж чинь энерги шүү дээ. Бүх энэ хаацсан мэдрэмжүүд чинь бидээ чинь хуримтлагдаж, туйлдаж явсаар агаад тэгээд бид нар сэтгэл зүйн том гацаануудад орчод байгаа байхгүй юу? Бэрхшээлийг даван туулна гэдэг бол бэрхшээл гарч ирнэ. Мэдрэмжээ хаагаад тэрийг гүйцэтгэж болно. Хийхстэй ажлаа гүйцэтгэж болно. Түүний дараа заавал өөртөө завсарлаг өгөх учиртай. Байгаль дэлхийдээ холбогдох учиртай. Мэдрэмжүүдээ буцааж ирэх, мэдрэх боломжийг өөртөө олгох хэрэгтэй. Дандаа утас руугаа шагаагаал, кинонууд үзээл, баян хүмүүстэй уулзаал, баян юм гүйцэтгээл, баян уулзалтуудад ороод араас нь ингээл яваад ах юм бол та мэдрэмжээ хаасан хэвээрээ л амьдраад байгаа байхгүй. Гал гарах гэдэг нэг өрөөнд гал гарна, хаалгыг ингээ хаачаад цаанаа байжээ гэд ингээд хайчаад яваад байгаа ахна штэ. Тэгээд тэр гал чинь яг дотроос чинь өрөөнүүдэд амцаар агаад нэг өдөр тэр байш нураад ундаг шиг бид нар сэтгцэн хямралд ороод, сэтгэл зүйн хямралд ороод янз бүрийн одоо гүн хямралуудад ороод байна шүү дээ. Тэгэхээр өмнөх лайвуудаар ярьсан шиг байгууллага ялангуяа одоо энэ өөрчлөлтүүдийг хийж эхлэх хэрэгтэй. Бүтээмж гэдэг бол дасралтгүй хийх зүйл биш. Бэрхшээлийг даван туулна гэдэг бол дасралтгүй гүйцэтгэх, дасралтгүй бэрхшээлийг араас нь даван туулаад гэсэн үг биш юм аа. Ямар нэгэн юмыг гүйцэтгсэн л бол заавалчгүй завсарлага авах. Хүмүүс мэдрэмжээ мэдрээд хоорондоо ярилцах, амарч тайвшрах, таатгарах, унтах, идэх, ус уух, байгаль дэлхийдээ холбогдох, толгоогоо түр амраах энэ боломжуудыг харангаж өгөх нь хүний нөөцийн ажилтнуудын хувьд ч тэр байгууллагын захирлуудын хувьд энэ бол ингээд хүмүүсийнхаа бүтээмжийг өндөр түвшинд барих гол түлхүүр чухал зүйлүүд байна. Нэг гайхамшигтай зүйл бүтээсний дараа бид нар амарнаа. Тэгээд тэгсээр байгаа туйлдчихж байгаа юм л. Энэ гайхамшигтай хийхстэй зүйлүүд чинь юусоо дуусахгүй штэ. Тэгээ ер нь амжилт гэж юу вэ гэдгийг та бүхэн өөрсдөөс бодох хэрэгтэй. Ям цаг завсарлаггүй ажиллаад ажлын боол болчихсон. Ажлаасаа чөлөө авах боломжгүй. Байнгын араасаа давхацсан ажилдаа. Тэгсэн гэрнээ бусдад их хэрэгтэй нөлөөтэй хүн шиг амарч чаддаггүй, унтч чаддаггүй бол та амжилттай хүн биш ээ. Байгальтай холбогдож чаддаггүй бол, амралтандаа явж чаддаггүй бол та амжилттай хүн биш ээ. Амжилт бол ганцхан мөнгө биш байна. Хэрвээ та амарч таны ундах идэх байгалийн хэмнэлт чинь бэрхшээлүүд тулгарсан. Байгалийн хэмнэлт ямар үгээр хэлвэл байгалийн хэмнэлт чинь алдагдсан бол та амжилттай хүн огт биш. Амжилттай хүн гэж хэмбэ гэхлээр цаг хугацаагаа ажиллах үедээ ажиллаад амрах үедээ амарч чаддаг. Энгийн зүйлүүдээсээ таашаал авчдаг. Хайртай дотны хүмүүстэйгээ дотн дулаан яриаг өрнүүлждэг. Тэгэд унтаж амарч чаддаг. Хоол ундаа ингээ идэж чаддаг ийм хүнийг хэлээ да. Тэгэхээр өөр хүүхдүүдээ одоо жоох юм энгийн зүйлээс таашаал авах сурах хэрэгтэй байна. Өөр юм ярихчихсан өөр юм яриавчих шиг боллоо. За, асуулт байна уу зэ? Энэ судалгаа нь бүгдээрээ ийм арт талдаа судалгаатай болсон. Барууныхан одоо ерөөсөө энгийн зүйлээс л амьдрал маш чухал юм байна гэдэг энэ бүхний корпорациудад ч гэсэндээ хэрэгжүүлээд ихсэн шүү дээ. Тэр ятга унтах ормороо тэр тавьж өгч байгаа зү тэ. Өдрийн цагаар болж өгвөл унтах боломжуудыг ч гэсэн хүүхдүүдэд олгочих хэрэгтэй. Энэ ерөөсөө нэг шуурган дүртэй байна л да бид нэ бүтээмжийн шуурга. Амжилтын шуурга гэдэг. Эцтэй энэ бүхэн чинь бид нарыг улам илүү гацаанд оруулаад дуусгаж байгаа юм аа. За өөрөөсөө асуугаарай. Сая бол би нэг сар гараа хугацаанд өнөхөр ерөөсөө мэдрэмжээ хаагаад
Өөр хүүхдүүд дээр анхаарлаа хандуулаад зүтгэлээ. Хүүхдүүд цэцэрлэгт том маань цэцэрлэгт яваад ихсэн чинь араас ханаад ирээд багман дагаж хүрээд орж ирэл ерөөсө дүүгээ унснаа гэдээ арчдаг. Хэцүү хоёр жоохон хүүхдийн хооронд нь дандаа хоол болох хэцүү болчиход яа харахгүй дагаад ханаад хүрсэн. Маш асар хүн танаад байна. Энд ерөөсөө ийм эмчилгээ бичиж өгдөггүй. Өөрсдөө нь хоол ундаар нь эмчилгээдэг. Аль ус сайн уулгаал, уух юм сайн өгөөл. Хэрвээ нэг наснаас дээш хүүхдтэй бол зөвгийн бол өгчлөөс зөвгийн бол өгөөл. Турмерик өгсөн, турмериктэй сүү өдөр өгсөн. Сайн унтаж амруулаад. Тэгэл нэлээд юм боллоо. Тэгээд бүтэн сар болж байхад арай л дээрдэж байна. Гэтэ бүрэнд эдгэрээгүй. Ковид гээд бид нар ингээд нэлээд өөрсдөөсөө тусгаарлцсан байсныг ч хэлэхүү. Ханаад их хүчтэй хурж ах шиг байна. Ийм хүнд үед ерөөсөө би мэдрэмжээ хаагаадгүйжээ. Мэдрэмжээ хаагаадгүйгээд дээрээс нь төмрийн дутагдалд ороод одоо дөнгөж төрсөн ээж нар сайн мэдж байгаа. Биний юм чинь буцаад ирж байгаа байх. Би жирэмсний хамгаалалт тавилснаас болоод биний юм маань арай удаан хугацаагаар ирээд цус алдснаасаа төмрийн дутагдалд орсон байгаад байгаа юм. Тэгээ эмч маань энийг хэлээгөө би өөрөө асууж тодруулж ээж, өөрөө судалж ээж, уулзж ээж тэр мэдж байгаа юм л да. Тэгээ төмрийн бэлтгэл бичүүлж аваад уугаад, витамин D уугаад, омега уусан чи хоос эргээд эхэлсэн. Витамин D ялангуяа цэвэршиж байгаа хүмүүс тэр витамин D маш чухал. Витамин D та өндөр тунгаар эмчээрээ бичүүлээд ч юм уу зөвлөгөө аваад уугаарай. Хэрвээ ийм минералуудын дутагдалд орсон бол минералуудаа нөхөх шинжилүүлэх тэр боломжийг минералуудаа шинжилгээ өгж тодруулаад хэрэгтэй юмнуудаа ууж агаарай. Тэгээ эндээс үүдээд хэдүүлээ холистик буюу том зургаараа бид нар бие биенийгээ том зургаараа бие сэтгэлээ арчлах, тордох олон талаас нь бүхэл талаас нь ингэж арчил тордох тухай ярилцъя гэж бодлоо. Хэдэн мэдээлэл өгье. Тэгээд хэдүүлээ асуулт руу орноо. Би өмнө нь ерөнхийдөө хүн оюун санааны хаал бүтээгдэхүүн зөвхөн бодлороо өөрийгөө удирдах боломжтой гэж боддог байсан. Мэдээж энэ бол бараг 60% ажиллана. Гэхдээ энэ дэлхий дээр бид нэр ингээд амьдарч байгаагийн хувьд бие махбод сэтгэл зүй, оюун санаа, энэ сүнс эннийхээ эрүүл мэндэд том зургаар нь олон талаас нь анхаарах нь чухал байна. Хоол хүнсний хувьд бол одоо ургамлын гаралтай органик зүйлийг идэхгүй бол болохоо байлжээ. Баруунд энэ хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Тэгээ органик ургамлын гаралтай зүйл бүтээгдэхүүнүүдийг шуурж авдаг тохиолдол их болж байна. Барууны одоо ямар юм эмийн сангийн эмнүүдээс их татгалзаж эхэлж байгаа. Энэ бол монгол хүмүүст их гоё боломж шүү дээ. Монголчууд бид нар бол маш хүчтэй гоё сайн ургамалтай эм зүйн одоо судлаад эхлүүл тэр зүйлүүдээ хэрэглээд заншиж байгаа. Улам илүү судлаад энийгээ бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх юм бол том боломжууд байна. Яаж байгалийн гаралтай зүйлээ удаан хугацаагаар хэрэглэх үү? Тэрэндээ л анхаарал хандуулаад авах хэрэгтэй. Хоол хүнсэн дээр ялангуяа пакэжлсан, боловсруулсан хүнснээс бол бүгдээрээ татгалзаж эхэлж байна. Том том брэндүүдийн бичээнүүдээс ахуулаад дашилсан бас зүгээр түрхийдээ боловсруулсан, нөөцлсөн хүнснээс аль болох татгалзаарай. Хэрвээ эрүүлгээд зарласан хэрнээ үйлдвэрээр ороод гарсан л бол тэр болгоноос татгалзаад авах хэрэгтэй. Аль болох raw чанаагүй боловсруулаагүй байдлаар нь хоол хүнсээ идэх байдал дээр анхаарал хандах хэрэгтэй байна. Ус маш сайн уух хэрэгтэй байна. Усаа цэвэршүүлээд минералжуулаад усаа бол тогтмол сайн уух хэрэгтэй. Нойр бурхан минь
одоо ээжүүдийг бүр үнэхээр бахархаж байна. Би одоо нэг 7 сар шүнд нэг босч байна. Эхний 3 сараа 4 сар бол яг шүнд 2 удаа боссон шүү дээ. Босдог тийм ээ. Нойр дутуу байхад бол ерөөсөө тэр бензин дутуутай адилхан л үнэхээр хэцүү байна. Ээжүүд яхаа аргагүй нойр дутуу явах хэрэгтэй болдог. Энэ үед ерөөсөө тэр хийж бүтээн олон ном уншин суралцсан гэж бодох хэрэггүй. Ер нь бол баг хүүхдтэй хүмүүжүүлэгч амьдралын том сургууль. Тэрийгээ л хийхэд болно. Энэ ээжүүдийг амжилттай олгоно, ээжүүдийн ажил, ээжүүд ингэж ийн гэсэн хүмүүс бол ерөөсөө амьдрал мэдгүй хүмүүс. Хамаг хүнд хэцүү туулж шүү дээ ээж нар. Биднээс өмнөх ээж, эмээнэр тийм олон хүүхдүүдийг өсгөөд яаж тийм хүчтэй амьдарч ирсэн бурхан минь. Би бол одоо 2 хүүхдэд үнэхээр өвдөх үедээ өвдөд 2 хүүхдийг бол надад бол чанга байна. 10 хүүхэд, 8 хүүхэд, 5 хүүхэд өсгөж байгаа хүмүүс. Үнэхээр энэ гайхамшигтай байна. За. Тэгээ сэтгэл оюун санааны хувьд бол та бүхэнд ерөөсөө бодолтойгоо ажиллах хэрэгтэй. Болж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулна. Болохгүй зүйлүүдэд анхаарал хандуулдаг хүн альва мэдээллийн их сурвалжууд бүгднийг яагаад гэхээр бид нар ямар мэдээлэл авч юу дотроо бодно тэр чинь бодит амьдрал дээр тусгалаа олчод байна шүү дээ. Одоо нийгэм хүнд байна гэдэл янз бүрийн хүнд байгааг нь олон талаас нь яриад байгаа зүйл дээр сууг нь хаачих хэрэгтэй нэг хэсэгтэй. Тэгээд амьдралынхаа жижигхэн зүйлүүдээр бага агаар анхаарлаа хандуулаад цусралгаа аваад сонголтоороо зориудаар за өнөөдөр би энэ сонголтыг хийгээд амьдралаа ингэж өвчлөн. Өнөөдөр энэ дээр нэг жоохон суралцчихгээд хэрэг үнэхээр суралцах боловсрох цаг чинь бол ингээл тэрнээ л анхаарлаа хандуулаад. Тэгээд манифестинг хийж сурах хэрэгтэй буюу хүсэж байгаа зүйлээ амьдралдаа энергиэрээ татах энэ аргуудад суралцж явах хэрэгтэй. Залбирал, талархал, баяр хөөр энэ бүхнийг бүр ингээд энэ бүхэнд амьдралаа өөрийгөө тасгалжуулна. Ингэжээж бодит амьдрал дээр чинь гайхамшигтай өөрчлөлтүүд бий болно. Ямар нийгэмд амьдарч байгаагаас үл шалтгаалan та амьдралаа гайхамшигтай өөрчлөх боломжтой. Заавал гадаадад явахаараа гоё амьдрын гэсэн үг шүү дээ. Та гадаадад очисон ч гэсэндээ мэдрэлийн систем чинь яаж ажилддаг вэ? Яг тэр хэвээрээ. Хуучин итгэл үнэмшлүүд чинь яг тэр хэвээрээ. ертөнцийг үзэх үзэл чинь яг тэр чигээрээ байгаа цагт очивол ялгаагүй л хүнд амьдралаар амьдрах байхгүй юу? Хэрвээ амьдралаа өөрчлөе гэж бодож байгаа бол дотоод тэр өгөгдөл системийг өөрчлөх буюу ертөнцийг үзэх үзлийн дотоод итгэл үнэмшлүүдэд бодлуудаа өөрчлөх хэрэгтэй. Тэгээд сэтгэл хөдлөлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд биеэрээ урсгаад гарах. Сэтгэл хөдлөл бол тэр чигээрээ энерги хаадаг хордог зүйл биш. Бага насны хүүхэд 5 наснаас доош бол хүүхэд бүр өстой. Янз бүрийн ааш зан гаргана. Муу мухаа үйллүүд хин тэр чинь амьдралыг туршиж штэ. Уур нь хүрн юм авч шидэн, бухимд нь янз бүрийн байдлаар таныг зодно. Уурал нь янз бүрээр зан гаргаж болно. Энэ бол тэр их жижигхэн бид багташгүй маш том энерги ингээд энэ сэтгэл хөдлөл энэ хүүхдээр урсан гарч ирнэ гэж бодоод хэдхэн хором дэвчээртэйгээр тэр уур бухимдлыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эхийг бүтээх таньж мэдэх чин том агуу хүсэлтэй 2 настай хүүхдээ штэ. Тэгтэл өөрсдийнх нь амьдралынх нь ур чадвар амьдралд альваг гүйцэлүүлэх ур чадвар нь гүйцэж хөгжөөгүй байгаа тийм үү? Ихийг хэмээр эдэг ур чадвар нь хөгжөөгүй байдаг. Тэгэхээр чин байнгын бухимдаж уурлах нь аргагүй байгаа байхгүй юу? Тийм учраас бухимдлаас нь мэдээж хамгаалах зүйлсүүдийг хийж болно. Бухимдаа нэг юм хийх гээд уурлаад бухимдаж байгаа бол за ээж нь туслах уу, аав нь туслах уу гэд хажууд нь ингээд төвчээртэй зааж өгөө туслах. За тэгээд хувц хунраа өмсгөөс ахуулаад аливаа зүйлсүүдээр нь дандаа сонголтуудыг ингээд өгөх. Заримдаа уурн хүрээ зуны гуталтай манай хүүхд нэг удаа бүр шалдан цэцэрлэгтээ явна гэд бөө юм болоод уйлаад тэгээ гадаа ийм хүүтэн байгаа үсттэй гэж гадаа харуулж иж хувц хунрын өмсгсөн тал бий. Заримдаа бол ерөөсөө зуны гуталтай явна, цэцэрлэгтээ явна гэд тэр гутлаа барьж авчаад дийлдэхгүй. Тэгэхээр тэр гутлын өмсгөөд машинд нь оруулаад
машинаас гарахдаа цэцэрлэгт нь орохоос өмнө өвлийн хутлын өмсгөх жишээний гэх мэтчлэн иймэрхүү байдлуудаар зохицуултуудыг хийж болно шүү дээ. Тэр үр хүүхдүүдээ одоо үнэхээр гоё альва бэрхшээлээ гайхамшигтай даван туулдаг, бусдыг ойлгож мэдэрдэг, суралцдаг, сониуч хэвээрээ өсгөе гэж бодож байгаа бол бүх мэдрэмжүүдийг нь хүлээн зөвшөөр. Өөрчлөх гэж оролдох гэж ууртай байна, муу хүүхэд байна гэж хайрцаглаг огт хэрэггүй. Бараг 5 наснаас өмнө элдв юм сурах гэж энийг сур гэж зодод загнаж өрөөсө болохгүй. Энэ бол ёстой хүүхдийн сэтгэл зүй туйлын эмзэг. Сурмаараа сураа, сурмааргүй сурахгүй. Гэхдээ сурах үйлийг нь та бүхэн сонирхолтой гоё болгож болно шүү дээ. Энийг хэдэл хоёлаа хийчихэд тоглоё гэдэг ч юм. Эсвэл тоглоомын аргаар сургах тэр аргуудад суралцж байгаа. Хэрэв анхаарлаа зовоохгүйгээр хичээлийн хийлгэж тоглож наадах байдлаар хичээлийн хийлгэж сургая гэд та өөрөө шийдчихвэл шийдлүүд нь хараасаа гараад л ирнэ. Харин эсвэргээрээ та надад боломж байхгүй хүмүүс шиг юм би цаг завтай биш угаасаа чадахгүй манай хүүхд тэгдэггүй юм гэх юм бол та хүүхдүүдэд тэр хөнгөн аргаар зааж сургах зүйлийг угаасаа бүгдийг нь хаачна. Тэгэхээр сонголтоо нээлттэй байлгаад байвал болно гэж хэлэх гээд байгаа юм. За тэгээ сэтгэл бол ерөөсөө сэтгэлийн эрүүл мэнд бол тэр нэг мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрнө. Ханчин, ижилчин, аав ээж бүх хүмүүс шиг мэдрэмжээ хуваалцах нь шүү дээ. Тэр үед ихэнхдээ биднэрт бусдын мэдрэмжийг биеэрээ оруулаад гаргах орон зай цаг хугацаа байхгүй л ямар төвхтэй дугай бол битгий өглөөдөө эсвэл битгий миний амьдралд оролцоодаа эсвэл битгий ямар их төвхтэй мэдрэмжээ ярьдгийг эдрээгээ загнадаг шүү дээ. Ингэж хэрэггүй тэгээд сонсох боломжтой сонсоод ярих юмыг нь яриулаад зан төгөө өөрчлөх гэж зовхгүйгээр тийг харин хэцүү байгаа мэн гэж сонсоод хинээ үнэхээр сонсох боломжгүй та өөрөө туйлдаж ядарчихсан байгаа бол за өнөөдөр ёстой үнэхээр ядарлаа одоо надад ийм зүйл тухай ярих хүсэл бодол алгаа та хоёлаа маргааш ярихгээ түр хойшлуулдаг ч юм уу эсвэл боломжтой бол үнэхээр ярих боломжгүй байдаг бол сэтгэл зүйч мэтгэл зүйчээ цаг авч өгдөг. Сэтгэл зүйч тэртээ тогтмол очиод уулзчдаг гэдэр байвал их зүгээр. Бидний гацаанд ордог шалтгаан мэдрэмжээ өөрчлөх гэж зүтгэсэнтэй холбоотой байд юм байна. Таагүй мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээж аваад өөстө уур хурж байна, өөстө бохомдож байна. Надад үнэхээр төмөр зүвт би одоос төмөрийн нутагтал дараад тэстэ төмөр зүвтсэн шиг хэцүү байна гээл амьсгал дээрээ төвлөрөөл гээл яваад байсан. Зайлвал хор хөнөөл арай багтаал байсан. Хүр хөтрүүгээ гашхарч, хань ижил рүүгээ гашхарч янз болоогүй. Жохон угийн бухимдал ууртай хүнийг жилхүү. Хэрэг би мэдрэмжээ бүрэн дөрөн хүлээн зөвшөөрч ингэж байхгүй бол ер нь бусдад уур бухимдлаа гаргачих гадаг талтай. Монгол цастаа хүмүүсийн нэг тийм байх шиг байна гэж. За. Тэгэхээр ургамал зүй, хоол зүй, оюун санаа, сэтгэл зүй энэ бүхнийхээ бүхэн дээрээ анхаарлаа хандуулаарай. Тэгээд Монгол хэцүү байна, Монголоос явмаар байна. Би таныг ойлгож байна. Мэдээж явсан газар болгонд л ингээл ахуул нэхээл ийм юм нэхээл тийм ингээл төгжөө тавиал үнэхээр хэцүү байдгаа. Би манай нөхөр чинь Канад хүн шүү дээ. Тэгээ Монгол нөхөртөөгөө амьддаг байхад гадаад хүн харахаараа л тэгдэг юм шиг байна. Манай нөхөр хаана явна? Тэнд дандаа манай нөхрөөс мөнгө нэхээстэй хахуул нэхээстэй тийг инг гэдэг айгүй их тийм хүнд байдалд оруулаад байдаг гэсэн санагдаж байна. Тэгээд гадаад хүн болохоор л тэгдэм болов гэж бодсон. Монгол хүмүүст бас тийм юмнууд их тохиолдод байна. Бүр тэр байтугай машиных нь хажуугаар том машиндаа өнгөрөхдөө намсаргүй шороо цацсан чинь урдуур дайрж орж ирэнгүүтээ зогсоогоод чи надад миний машин руу шороо цацсан надад мөнгө өгөхгүй юм бол чамаа цагдаад өглөө гэд. Тэгээ манай нөхрөөс төмөхөр зүгээр машина бараа явж ирсэн аа. Жолоочд мөнгө төлөх хэрэгтэй болж билээ гэх мэтчлэн юмнууд маш их тохиолдож байсан. Тэгээ ийм нөхцөл байдалтай байнга тулгараад ахаар бухимдах чинь аргагүй шүү дээ. Тэгэхээр бухимдлаа хүлээн зөвшөөрөөд
гэд сайхан хүлээмжшүүлж тайвширч гаргаад тэгээд анхаарлаа. Би ямар амьдралыг бүтээхийг хүсэж байна вэ? Хэн байхыг хүсэж байна вэ? Би хэн бэ гэдэг дээрээ л анхаарлаа хандуулаад байна. Би хууль бус ёс зүйгүй юмнууд юм хийдэг хүн биш. Би бусдыг зовоодаг хүн биш. Би дандаа хүн сайн сайхан зүйлийг тарьдаг хүн. Би өмнө альваад хайраар ханддаг хүн гэдэг ингээд сонголтуудаа тухайн мөчтөд нь зөв болгож хийгээд байвал таныг сайн сайхан болгон дагна. Харин нөхцөл байдал асар хүнд байгаа юм чинь би гарцгүй болохоороо л ийм юм хийж яана гээл бусдыг зовоох үйлдэлүүд хийгээл бусдад уураа гаргаал, бухимдлаа гаргаал, элдв янзаар зовлон тариал ингээд л байвал та зовлонтойгоо ноцолтоо л тэгэл ийм бусдад гай зовлон тарьж байгаа хүний чинь гай зовлон хүрийн хүлээг өхөр тэрэгний дугуй дагж байгаа юм шиг дагдаг гэдэг нэг тийм буддизмд үг бий шүү дээ. За тэгвэл сонголтоороо яаж амьдралаа өөрчлөх вэ гэж. Жишээлбэл би та жишээ өгье л доо. Би хүүхдээ унтуулаад ингээд хажууд нь тайван унтуулаад гарын бариад ингээд сууж байхдаа өөрийгөө таашруулад бясалгал хийгээд суудаг. Гэхдээ өөртөө юу гэж хэлдэг гэхлээр нэг гараа зөрхөн дээрээ тавьж агаад би бол хайр их сонин та нар ингээд би бол хайр гэж чин сэтгэлээсээ өөрийнхөө зөрхөн дээр гараа тавиад хилээд ахаар эхлээд худлаа юм санагддаг л та. Тэгээ аяар тийм нэрэн би чинь хайр шүү дээ. Тэгээд тэр нэг хүчтэй дотроос агуулцаж гарч ирээд идэг. Тэгээ хайр гэд бодоод хитгэн мөчөд хүүхд унтах хооронд бясалгал хийчихлээр доошоо гэр буцаад хүүхдүүдэд унтуулсныхаа дараа уг нь бол хүүхдүүд унтсны дараа маш их ядаргаанд орох учиртай байтал тийм хитгэн хооронд бясалгал хийчихэд буугаад ирэхэд сэрэгчж байгаа байхгүй. Тэгээ сэрэгцэн хүн чинь хань ижилтэйгээ хамаагүй айтайхан харьцсан дараа унтаж амрах дааш гэсэн тайван сайхан унтж байгаа. Хэрэг жижигхэн ийм амар тамгалан байх боломжууд байдаг бол хамгийн дээд сонголт бол хайр. Тэгэхээр би бол хайр гэдээ өөртөө ингээ гоё хэлээд том уулзалтуудад орохосоо өмнө мэдрэлийн системээ ингэж өөрийгөө намжааж агаад би бол амжилт би бүтээлч нэгэн гэдэг хэн байхыг хүсэж байна. Би үн цэнтэй нэгэн тийм ээ. Энэ бүх зүйлүүдээ ингээд өөртөө батламж болгож хэлээд тэгээд тэрийгээ гоё ингээд амьсгалаа гүнзгий аваад гаргаад гарахаа удаан болгоод ингээд амьсгалчин тогтоон болоод намжаад ирэнгүүт нь та амьдралдаа ямар сонголт хийж хэн болохыг хүсээд байна. Тэрийг аль хэдийн авцсан юм шиг тунхлана. Би бол хайр. Би бол нэнжин сэтгэл. Би бол амжилт. Би бол үнцэн. Би бол мэрэгэн ухаан гэдэг ингээд гой сонголтуудыг хийгээд хитгэн хормын сонголтыг хийгээл өөртөө хэлээл 2 минут ихт өдөрт 3 удаа 2 минутаар энийг хийгээд үзэхэд яаж өөрчлөгдөх нь вэ? Тийм ээ. Ингээд ирэнгүүд хохрох хэвээр газраасаа хохорно буюу. Үнэхээр тэр таагүй хүмүүсээр хүрээлэгдсэн бол аяа та тэр хүмүүсээс суларч холдож эхэлнэ. Боломжууд нүдэнд чинь харагдаж эхэлнэ. Тэгээ би энэ хайрын бяцлаглалыг энгийн өдөр тутмын амьдралд оруулсан шалтгаан гэх юм бол нэг зүйл би ер нь романтик хайр чинь их хуваагчсан хайр шүү дээ. Дандаа авах тухай бодож идэг. Сүүлийн үед угаас энэ хийж байгаа ажилтай мэй холбоотой би бас өөрөө дотроо хөгжөөд байж магадгүй л нэг шийдвэр гаргасан нь ерөөсөө нөхцөл болцолгүй хайранд би суралцмаар байна. Нөхрөө дандаа болцолтой хайрлт юм. За гадаад үзмж нь харагдахаасаа гадна надад тэгсэнгүү би энийг хайрлахгүй. Надад ингэж хандсангүй үнэхээр хайр хүрхгүй байна гэдэг. Дандаа нөхцөл болцолтой байж хайрладаг. Тэг өөртөө за энэ нөхрийг нөхцөл болцолтой хайрлцахръя гэд өөртөө шийдээд. Тэгээ шийдснийхаа дараа өөрийгөө өөр дээр ингээд хайрыг ингээд саяын дасгал шиг ингээд хөгжүүлээл өөртөө хайраар зөвлөн хандаал. Тэгээ энийг ингээд шийдвэр гаргасны дараа соригдсон шүү дээ. Нөгөө нөхөр дургу хүргэсэн юм хийж болно, санснаар хөдлөхгүй байж болно, санснаар хүүхдэд цагаа өнгөрүүлэхгүй байж болно. Тэнгүүд нь за энэ хүн ийм байсан ч хайрлагдах
үнтэй хувь заяатай хүн шүү дээ. Тэгээ би бухимдаад яхав те гэдэг тухайн мөчөд бухимдлаа. Театрал болгож хувиргаад хайраар хандаад тэг их сонин ингээл хайраар хандсан чи одоо бүр гайхамшигтай сайн аав ээж болчиход ээж аа болоод миний өмнөөр орж аяг угааж гэн хүүхдээ унтуулж гэн хүүхдтэй цаг өнгөрүүлж одоо ингээл лайвыгээс очоод хоёр хүүхдээ хараад их сайхан уц муцаа харахаараа болцсон мэл гих мэдчихлээ. Өмнө нь шаардлага тавиад хэрүүл хийгээд дийлдэггүй байсан байна шүү дээ. Одоо бол зөөлөн аргаар хайраар цаагаараа өөрчлөгдөд байна гэж. За гэхдээ харилцаан дээр нөхцөл болзолгүй хайрлж гэн гэснээ өөрийгөө боор баймалчихсан өөрийн хүсэл хэрэгцээгээ хилдэггүй чив чимээгүй. Энэ хүнстэй хизээ нэг өдөр өөрчлөгдөд намайг ойлгондоо. Тэр чин тэр ээж аав нь ойлгохгүй өсөжчихсөн. Хизээ нэг өдөр ээж аав шиг том хүн болоод тэгээ та нарт ойлгуулна гэж яагаад ялгаахгүй. Тэр нөхөртөө ээж аавдаа үр хүүхдүүдээ хүсэл хэрэгцээгээ эрүүл байдлаар илэрхийлж бай. Тэгээ бусад хүмүүс хүсэл хэрэгцээгээ дургуутслаа, бухимдлаа илэрхийлэх боломжийг нь орон зайг нь олгож. Зарим хүмүүс тэр орон зай олохгүй байснаас болоод хүмүүс бухимдаж ууралж тэр хүсэл хэрэгцээгээ илэрхийлж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг нэгнийхээ хүсэл хэрэгцээ чухал гэдгийг ойлгоод илэрхийлж сурнаа гэж байгаа. Түүнчлэн би биендээ яг юу хүсэж байгаагаа гэдгээ нарийн одоо нөгөө хэрэгжүүлж болох үз байдлаар зааж өгж ойлгуулна. Би хайрлагдмаар байна гэд нэг юм хайрлагдсан мэдрэмж авмаар байна гэд хүсэж дээ шүү дээ. Тэгвэл юу танд хайрлагдсан мэдрэмж өгд юм бэ гэдгийг хэрэгжүүлж болох үз тийм үйлдэлээр дамжуулан хэлж өгнө. Тухайлбал би жирэмсэн байхад чинь сэтгэл зүйн янз бүрийн юм дондор орно шүү дээ. Тэгэхээр за хэрвээ би бухимдах юм бол хэрвээ миний уур хүрх юм бол чи зүгээр миний бухимдал уурыг ингээд нөгөө засах гэж өөрчлөх гэж дууг хорих гэж эсвэл шийдэх гэж оролдох хэрэггүй. Зүгээр чимээгүй ирээд тэрвэржээ. 2 минут 1 минут чамаагүй чи миний нуруунд дээр гараа тавиал ингээд тэрвэрх юм бол би тэгэл тавширчна гэж зааж өгч байсан. Тэгээ чинь эхний тэр чинь сураагүй хүн ч мэдэхгүй шүү дээ. Эхний зааж өгөлтөөр тэрийг хэрэгжүүлэхгүй дахиад хэдэн мянган удаа энэ хүсэлтэй эрүүл байдлаар илэрхийлж байгаа юм. Тэгээ нэг өдөр би нэг юунаас болоод лээ нэлээд бухимдаад нөхөртөө гомдоод ууралцсан байсан чинь эренгүүтээ тэрврээд нуруу илээд аргагүй шүү дээ. Бухимдах чи аргагүй шүү дээ гэх ингээ илээд суугаад. Тэгсэн чи би зүгээр 30 секундын дотор инээд хүрээд ямар хөөрхий юм бэ гэж бодогдоо. Тэгэл тэр бухимдсан зүйл алга болчих жоох жишээ нь. Төгс харилцаа гэдэг чинь бухимддаггүй, ууралдаггүй харилцаа биш шүү дээ. Төгс харилцаа гэдэг чинь альва үл ойлголцол, гомдол, уур бухимдлуудаа эцсийн бүлэгтээ таатгарал болгож, хамтдаа ярилцаж, таатгарал ойлголцол болгож, хувиргаж чаддаг энэ харилцааг л хэлээд байгаа юм. Харилцаа хүний амьдралд үнэхээр хэцүү. Хамгийн хүнд зүйл бол ерөөсөө энэ харилцаанд байх. Яагаад гэхээр бидний дотор нуугдчихсан эдгэх учиртай зүйлсүүдийг дандаа сэдрээж гаргаж ирдэг. Ийм харилцаанд байснараа бид нар бас яг тэр нуугдчихсан зүйлүүдийг илрүүлээд байгаа юм. Тэгээ тэр юм дандаа илэрч сэдэрж гараад байхаар нөгөө хүн чинь нөгөө бухимдэн шүү дээ, бухимдах үе гарна. Тэгээ энийгээ ойлголцол болгож хувиргаад л байх хэрэгтэй. За манифестинг хийгээд яг бүтэх гэж байсан боловч биеийн байдлаасаа болоод бүтээгүй одоо бүр гайхаад байна. Манифестингийн гол суурь бол ерөөсөө хүсэж байгаа юм аль хэдийн авчихсан юм шиг жинхэнэ бэлхам дүүрэн талархалтай амьдралаар амьдрна. Тэгэхээр хамгийн ихэнд хэлсэн шиг тэр нөгөө энгийн зүйлээсээ таашаал авна. Энийг бүтсний дараа би жаргалтай болно. Энийг бүтсний дараа амьдрал гоё болно гэх юм бол та
дутуудал гачуудлыг энэ ертөнцид илгээгээд байгаа байхгүй. Одоо энэ бүхэн надад байхгүй. Энийг бүтний дараа би жаргалтай болно гэд байхгүй зүйлээ энэ ертөнцид дэлхийд энергиээр ингээд илгээгээд явуулаад байна шүү дээ. Тэгэхээр энгийн зүйлээс таашаал авч сураа гэдэг чинь жирийн энэ юмнуудаа бүгднгийн бэлхам дүүрэн талархам хайр олгоол ингээд нэг нэгээр нь арилжаал. Тэгтээ санаа сэтлээ яах нь. Би энэ зүйлийг авахыг хүсэж байна. Амьдралдаа энэ зүйлийг бүтээн. Ийм гоё элбэг хангалуун байна. Сарын тэдэн төрөний орлоготой байна. Ингээд жилдээ ингээ аялждаг байна. Өөр хүүхдүүд маань би өөрөө эрүүл байна гэдгээ санаа сэтлээ тэр зүйлдээ төвлөрүүлнэ. Гэхдээ энэ хэдийг энийг аль хэдийн авцсан юм шиг тэр энергиэр долгиолох нь манифестингийн хамгийн чухал зүйлүүдийн нэг. Аваагүй зүйлээ мэдрээд тэгээд тэрийг илгээгээд байвал гачуудлал буцаж ирдэг. Тийм учраас дахиад хэлье. Энгийн зүйлээс таашаал авах нь ийм агуу чухал. Энгийн зүйлээс таашаал аваад, талархаад, баярлаад, хайрыг зүрхэндээ мэдрээд ахаар чинь талд балхан байдлаар хальж долгиолж эхлэх нь шүү дээ. Тэгээ халиад долгиолоод ахлаар чинь тэр зүйл чинь л буцаад ирнэ амьдрал дээр. Энэ бүхнийг мэдээж халгаж салхихын тулд нойр, хоол, ундах эдэх энэ суур хэрэгцээнүүдээ маш сайн ханганаа. Нойр олон хоног дутуу явхад юуны чинь энгийн зүйлээс таашаал авах бүх юм ядаргаатай санагдаж шүү дээ. За тэгэд би гишүүдийн уулзалтч дээр хөтөлбөрүүдээр энэ манифестингийн тухай зөндөө ярьдаг да. Та бүхэн одоо манай зарлагдж байгаа хөтөлбөрүүдэд ороорой гэж хэлмээр байна. Энэ хоёр хөтөлбөрүүд маань болохоор аль хэдийн одоо нэгтчихсэн байгаа. Тэгээ би өөрөө хүүхдүүдтэй цаг зав муутай байгаа учраас одоо энэ удаад илсэн хүмүүс бол 8 удаагийн 2 сарын туршид 8 удаагийн арт терапи урлагийн сэтгэл заслыг авна. Энэ арт терапи яагаад би чухал гэж үйлчлэгэндээ ингээд Тэмүүлэн багшаар дамжуулан оруулж ирж байгаа вэ гэхээр нэгдүгээр Тэмүүлэн багш өөрөө миний бүх хөтөлбөрүүдэд явсан, өөрөө гайхамшигтай өөрчлөлтүүдийг мэдэрсэн, дээрэс нь мэрэгжлийн төвшөнд суралцж байгаа. Өөрөө юм бүтээлч, сүнслэг дотроо их гой цэцгэлж дэлбэлж байгаа хүн. Энэ утгаараа тэр хүн бусдад үнэхээр энэ өгөөж эдгэрлийг өгөх ажлуудыг хийх чадамжтай хүн гэж нэгдүгээр тэтгэж байгаа. Хоёрдугаарт энэ урлагийн сэтгэл засал яагаад чухал вэ гэхлээр нөгөө уулзах чаддаггүй, хаачдаг тэр хүнд мэдрэмжтүүдтэйгээ зөөлөн аргаар энгийн байдлаар, бүтээлч байдлаар тоглож наадах замаар мэдрэмжүүдтэйгээ уулзах, мэдрэмжээ илэрхийлэх тэр боломжуудыг олгодог. Зөөлөн хэрнээ асар үр дүнтэй чухал сэтгэл зүйн дэмжлэгийн арга. Ирэх он жилүүдэд би одоо ийм холистик буюу альва хүн өөр дээрээ олон талаар ажиллах боломжийг би өөрийнхөө надаас үйлчлэгээ авсан хүмүүс маань ингээд сүлжээнд одоо нөгөө юм тусгай платформд нэгдээд ийм community нэгдэл болоод үүсээд ингээд яваад байгаа. Миний алсын хараа бол хамгийн бата 10,000 монгол хүнийг нэг дор ингээд цуглуулж нэг энэ онлайн community-та бий болгох. Тэгээ энэ хүмүүс маань урлагийн сэтгэл заслаа авчдаг. Сэтгэл зүйн мэрэгжлийн сэтгэл зүйчтэй уулзаа сэтгэл зүйн дэмжлэг бас авчдаг. Дээрээс нь ийм сэтгэл заслын янз бүрийн аргуудаар сэтгэл засал дээр ажилладаг. Бүгдээрээ нэгдээд нэгнийхээ төлөө залбирал хийгээд нэгнийхээ төлөө манифестинг хийгээд нэгэндээ эдгэрлүүдийг олж өгч чаддаг. Бие биендээ ерөөлийг өгч чаддаг, хамтдаа суралцдаг, хамтдаа боломжуудаа бий болгодог, хамтдаа хөдөлгөөн өрнүүлдэг, туслах ёстой туснандаа тусалдаг ийм том community болгож хөгжүүлэх зорилготой. Тийм учраас та надаас хөтөлбөр аваад хэрвээ тэр орж ирж байгаа бол та том хөдөлгөөний нэг хэсэг болж байгаа. Энэ хөдөлгөөний нэг хэсэг болсноороо та тасралтгүй ингэж хүмүүстэй хөгжөхөөсөө гадна сайн сайхныг нэгэндээ хүсдэг энэ
итгэлцэл бүхий хамт олонны нэг болно шүү дээ. Энэ хамт олонтой хамт байснараа та энэ дэлхий дээрээ зөндөө олон зүйлийг бүтээн. Бид ганцаараа энэ дэлхийг бүтээх гэж ирээгүй, хамтаараа нэгдлээрээ. Тэгээд бодол санаа зэгцэрч гисэн үнэт зүйлсээрээ ингээд зэгцрээд сэтгэлээрээ ингээд холбогдоод эхэлж байгаа хүмүүс чинь ямар их гайхамшигтай зүйлүүдийг хамтдаа бүтээх вэ? Тэгээ ирэх он жилүүдэд би одоо нэг жилэл эргээд одоо нэг жилэл нэлээд их хүүхдүүдтэйгээ ноцтолдох байх та хамгийн ихтэй. Тэгээ жилийн дараа манай багч нь цэцэрлэгт яваад эхэлнэ. Тэгэхээр өглөөний цагуудаар ажиллаа хийх бүрэн боломжтой байгаад байна. Тэгээ одоо нэг сараас resilience хөтөлбөр дээрээ эсэлт аваад аажуугаар ажил руугаа орно. Ажлаар орсноороо миний асын хараад цаашаа хийх зүйл юу байгаа гэхлээр зөвхөн надаас суралцдаг биш, өөр мэрэгжлийн хүмүүсийг надтай нэгдээд мэрэгжлийн хүмүүсээс дэмжлэг авчдаг болгоно. Хоёрдугаарт нь үйлчлэгээ авсан хүмүүс маань өөрөөсөө давж бусдад тусалдаг. Бусдад бодол санаагаа чиглүүлэх замаар бусдад манифестинг хийж өгдөг. Бусдын амьдралыг өөрчлөхөд, дэмжлэг үзүүлэхэд санаа сэтгэлээ чиглүүлж чаддаг, үйлдэлээ ч гэсэн гаргаж чаддаг ийм хамт олныг бий болгох тухайд гүнзгий сургалтууд хийж эхэлнэ. Ялангуяа энэ хүмүүсийг бол би манай resilience төгссөн хүмүүс нэг 60-70 болоод байна. Энэ хүмүүстэй зориулж эхэлж энэ хүмүүсийг сургана. Яагаад тэгэхээр энэ хүмүүс чинь бодолтойгоо ажиллах, сэтгэл зүйтэйгээ ажиллах тодорхой техникүүдтэй болчоод тодорхой хэмжээний бэрхшээлүүдийг даван туулаад ингээд үйлдлийн системээ олчихсон. Тэрийг амьдралдаа хэрэгжүүлээд амтын амсаад өөрөөсөө даваад явж байгаа юм. Тэгээд одоо энэ даваад явсныхаа дараа даваад явж байгаа дээр бусад хүмүүстэй ажиллах тэр боломжуудаар нь мэрэгчлийн төвшөнд биш шүү. Энэ зүгээр нэгнээгээ санаа сэтгэлээ чиглүүлэх замаар бие биендээ туслах боломжуудыг л олох гэдэг байна. Энэ нь сургана. Тэгээ хамгийн түрүүнд бол яг resilience төгссөн хүмүүстээр хэрэгжүүлж эхлэе гэж бодоод байгаа. Resilience-ийн тухай ярьснаас манад одоогоор нэг 10-аад хүн урьдчилан бүртгүүлсэн байлаа. Тэгээ 11 сарын дотор төлбөрөөсөө хийгээд бүртгүүлж амжих юм бол би нэмэлтээр 15% хөнгөлт үзүүлж байгаа. Энэ удаагийн эсэлт бол Монгол төгрөгөөрөө явж байгаа шүү дээ. Харин эх оны эсэлтээс ахуулаад ер нь хөтөлбөрүүд маань доллар болж хувирнаа. Яагаад тэгж аваа гэхлээр мэдээж ханшийн журуунаасаа гадна буцаад Монгол мөнгөө ингээд хувиргаж авах гэх мэтчлэн ингээд дандаа алдан зааж яадаг учраас мэдээж би энд өндөр төлбөртэй нийгэмд амьдарч байгаагийн хувьд амьдралаа авч явахын тулд яа харахгүй доллар болгож хувирхаас өөр аргагүй болж байгаа. Тэгээд манай resilience хөтөлбөрт та бүхэн боломж байвал бүртгүүлээрэй. Тэгэд төлбөрөө үнэхээр хувааж хийх мэх боломжуудыг бид нэр олгодог штеп. За одоо 2 хөтөлбөр дээр бол биедан судлах хөтөлбөрүүд маань 8 удаагийн 2 сарын туршид 8 удаагийн арт сэтгэл зүйтэй авах нь 4 нь мөнгөтэй холбоотой, 4 нь сэтгэл зүйтэй холбоотой тэр дотоод хүүхдийн интегрэл эдэргээд надад конспектаа гаргаад өгсөн айтайхан юмнууд манай Тэмүүлэн багш бэлтгэсэн байгаа. Тэгээд ороорой. Яаж нойр дутуу жил мэлээр явж болдгийг урьдан лавд өсөөлөхгүй байсан да тийштэй уугнаа. Сонин хүүхдтэй болсны дараа тэр нойр дутуу мутас үлдээ нэг бэрхшээл байхаа болж тийм ээ штэ. Тэгэхээр хүний төлөө хүн амьдарч эхлэхэд бүх сэтгэл зүрхээ зориулаад ихэд ямар их хэрч хүч надаас гарч ийна тийм ээ. Өмнө нь бол нэг өдөр нойргүй явахад ганц байх чи нэг өдөр нойргүй явахад нэг ялан дунцсан юм шиг л өдрийг даван туулдаг байлаа шүү дээ. Одоо бол ерөөсөө энэ үр хөвгтэй гэсэн сэтгэл бол үнэхээр гайхамшигтай sacrifice буюу миний тарих одоо жирэмсэн үеийнхаа янаас гараагүй л ах шиг үгээ мартаад золиос гаргаж байгаа. Ямар их золиос гаргаж байна тийм ээ. За сураг зүйл дээрээ төвлөрөөд байна. Яаж ирэг дээр төвлөрөх вэ? Энийг тасгалжуулдаг багаар тасгалжуулна. Зөөлнөр. Хэрвээ сураг зүйл дээрээ төвлөрөөд бол бодлоосоо гарах юмнуудыг хийн. Толгооноосоо гарна, бодхоо болно. Инхийн тулд орчиндөө байгаа
ямар нэгэн зүйл дээр анхаарлаа хандуулж нарийн ажиглаж болно. Гой үнэрлээд үнэр мэдэрч болно. Биедээ анхаарал хандуулаад биеийнхаа энэ арьсандаа хүрээд массаж хийгээд биеэ мэдэрч болно. Агаар салхи нарыг ингээд биен дээрээ хүлээж авч мэдэрнэ. Байгаль дэлхийдээ холбогдно. Байгальд 7 хоног болгон заавал гарах ачиртай. Тэгвэл маш сайн. Гой Монголын гой дээр сэвэлзүр салхийг нүүрэн дээрээ мэдрээд, сайхан нарыг мэдрээд тийм ээ. Тэгэхээр толгооноосоо сөрөг зүйл дээр анхаарлаа хандуулаад байгаа бол толгооноосоо бодлоосоо гарах зүйлсүүдийг хийж 5 мэдрэхүйтэйгээ холбогдох зүйлүүдийг ихсгэх хэрэгтэй байх нь. Тэрийгээ гэхдээ нэг удаа хийгээд орчихгүй шүү дээ. Тогтмол хийн. За, тэгээ гой сайхан ном уншиж болно. Сайхан хүмүүстэй нийл гэж хэлье да. За, одоо ерөнхийдөө ингээд дуусгахыг хэдүүлээ. Манай хүүхдүүд ч гэсэн дээр шуугилдаад эхэллээ. Үр хүүхдүүдээр очие. Тэгэхээр одоо та бүхэн маань үр хүүхдүүдэд зөөлөн хандаарай. Их ууртай болоод байна да. Хүн зүгээр л хэлж байхад хүртэл хар яр гэж хариулж хаад байна гэж. За, тэгвэл манай алтан туулын маань хэрэгцээ хангахгүй байна. Амарч тайтгарч чадахгүй байна. Завсарлага авах боломжууд нь хязгаарлагдмал байна гэж байж болох нь тийм ээ. Тэгэхээр суур хэрэгцээгийн хангах тухайд илүү анхаарлаа хандуулад нойроо хоолоод сайн байгаад ус сайн уугаад байгальтай холбогдоод үз. Бид нар ерөөсөө л завсарлага авч чадахгүй араас нь ингээл явснаасаа болоод ядаргаанд орчихлоор чинь тархич нь дандаа автомат горин буюу аливаа юмнуудыг автоматжуулаад өнгөрснөө давтдаг л болгочих гээд байгаа юм. Тэгээд бүх хүн сэтгэл хөдлөлүүд ингээд эргэн гарч ирээд байдаг болчдөг. Гэхдээ амьдрал чинь өөрөө том өөрчлөлтөнд дундуур явж байгаа бол буурлаж бухимдах юм зүйл маш их гарна. Энэ үед өөрийнхөө уурлаж бухимдаж байгаа да бас зөөлөн хандаад хүлээн зөвшөөрч. Би заримдаа нэг хэсэг яг төрсний дараа жоохон уур бухимдалтай болоод тэгээ өөртөө одоо ингэ зөндөө олон сурж мэдээж хүнд заашаа та юундаа уурлах вдаа гэ өөрийгөө эхлээ шүүгээд байсан чинь дараа нь тэрийгэ яах вдээ эн чинь дөнгөж төрсний дараа бухимдах юм гаралгүй яах вдээ уурлалгүй яах вэ гэдэг өөрийгөө гэ уураа мэдрээд хүлээн зөвшөөрөөд амьсгал дээрээ төвлөрөөд байсан чинь зөөлөн хандаад байсан чинь аяар ингээд арилжаад зөөлрөөд ирсэн. За мөн түнчлэн уур чинь бас бүр эдгээгүй сэтгэлийн шарахтай холбоотой байж болно. Тэгээд гүнээсээ өөрөө мэдхгүйгээр авалцаж гарч ирдэг. Удирдах боломжгүй гарч ирдэг байж болно. Энэ бол ингээ эдгээч, өөртөөгөө хандаач, дотоод ертөнц рүүгээ өнгөөгөөч гэсэн тохоо шүү. Тэгээ юун түрүүнд уурлаад байгаагаа би хүн шүү дээ гэж зөөлөн хандчих та. Ерөөсөө энэ эдгэрэл гэдэг юм чинь нэг юм толгойн мэдлэг, янз бүрийн гайхамшигтай засал масал хийдэг хүн дээр очиод эдгэрчин гэсэн үг биш юм байна. Ерөөсөө хүн харилцаанд эдгдэг. Таны үйлчлэгээ авж байгаа хүн чинь толгойн мэдлэг сайтай хичнээн сургууль төгссөн, хичнээн онол мэдлэг байлаач танд энэрнгүүний сэтгэлээр хандаж зөөлөн хандаж чаддаггүй бол таныг сонсож ойлгож чаддаггүй бол та тийм өгөөчтэй хүн байхгүй. Таны эдгэрэл тус болохгүй. Хүн харилцаанд эдгдэг. Гэхдээ тэр мэрэгжлийн хүн чинь энэрнгүү нэмжин сэтгэлээр танд хандаж чаддаг, зөөлөн байж чаддаг, ойлгож сонсож ухаа хүлээн зөвшөөрч чаддаг байх юм бол маш чухал. Би өөрөө автомат горимдороо шилжиж эхлээрээ ядаргаанд орохлоор хүмүүнийг сонсож чадхаа болчдөг. Учир нь сонсож чаддаггүй хүн байлаа. Тэгэхээр нөгөө хуучин юмд гараад ирдэг байх нь штэ. Заримдаа тийм алдаа гаргадаг. Гэхдээ санаа сэтгэл маань дандаа бусдад зөөлөн хандах, ойлгох, сонсох энэн дээр хандах нь чухал байна. За 10 жилийн дотор 3 хүүхэдтэй болж нойргуудал мэдэрсэн. Сүүлийн 2 жил хагас зовлонтой
эмээр унтаж байна. Хагас жил хагацал зовлонтой. Бас их хүнд байна. Тэглгүй яг 3 хүүхд тусгана гэдэг чинь үнэхээр хэцүү шүү. Тэгээд хайртай дотны хүмүүсээ алдна гэдэг чинь тань сэтгэл зүйн дэмжлэг маш чухал байна. Сайхан бид нар нэг нэгнийхээ орчинд нэг нэгнтэйгээ хамт байхдаа зүгээр тийг ингэж зөвлөхгүйгээр уйлаад яриад гаргах төдийд бараг ингэж бидний сэтгэл зүрхэнд эдгэрэл явагдчихэйдэг шүү дээ. Тэгэхээр альва хүнд хэцээ зүйлээ даван туулж байгаа бол таныг сонсож ойлгох тэр хүмүүсээр өөрийгөө хөрвүүлээд бусдад энэ сэтгэл зүйн хэцүү байдлаа боломжтой даван туулах, сонсох чадамжтай хүнд нь ярьж байгаарай. Хүмүүстэй нэг дээрээ битгий ганцаараа шаналаарай гэж хэлмээр байна да. За, хэдүүлээ ингэж дуусгая да. Өөр зөндөө том юм ярмаар л байна. Гэтэ миний хүүхэд манд хүрээд 7 сар болж шít. Тарих арай бэлэн биш байна. Тэгэхээр зөөлөн ингээд ухаарлуудаа хуваалцаад явжээ. Амьдралдаа хэрэгжүүлж байгаа жижигхэн зүйлүүдээс бас ингээд хуваалцжээ. Амьдрал ерөөсөө агуу зүйл биш байна. Тэр агуу зүйлийг хүлээсээр байгаад агуу ихийн дэмэрэлд орж болохгүй. Энгийн зүйлээс таашаал авахд тарих мэдрэл сэтгэхүүгээ тасгалжуулна гэдэг бол ерөөсөө хамгийн чухал юм байна. Одоо та энэ хагсаан бутан сайн нэг сайхан уулан дээр гараад уулын хормоо дээр суугаад тэнгэр үүл салхи ногоон уулыг мэдрээд байглаас ирж хүчэнийг аваад та амьдрал ямар гоё байлаг болохыг хараа шүү дээ. Тэгээд нэг үзэж. За тэгээд ямар ч бас нэг төгсгөлдөн сануулгах зүйл ямар ч хүнд нийгэмд хэцүү зүйл дундуур амьдарч исэн хэрвээ та дотоод ертөнцөө удирдаад санаа сэтлээ сайн сайхан чиглүүлж чадвал анхаарлаа сайн сайхан чиглүүлж чадвал агуу зүйлээсээ таашаал аваад өдөр тутамдаа баяр хөөр талархал хайрыг мэдэрч чадвал таны бодит ертөнцийн ирэх амьдрал чинь гайхамшигтай өөрчлөгдөнө. Ямар орчинд байгаагаас үл шалтгаалan өөрчлөгдөнө. Харин энэ бүхнийг хийхгүйгээр дутуугийн гачуудлын сэтгэлгээтэй хэвээрээ гадаадад очиод яг тэрээр амьдрах юм бол гадаадад очиод гацаанд ороод тэгээл нэг л одоо нөгөө эн чинь Монголд их сайхан том ажил хийж агаад гадаадад очиод бас хар ажил хийх юм бол дахиад дүн хэмрэлд орно шүү дээ. Тэгээ улам бүр дордоод идэх тал байна шүү дээ. Ер нь гадаадад цалин өндөр байгаа юм шиг боловч татвар яг амьдраад ирэх юм бол татвар өндөр дээр нь юмны үн асар өндөр шүү дээ. Монголд бас гайгүй юмны үн өндөр одоо өссөн л ахaltaа гэхдээ юмны үн өндөртөө бас чинь дотоодоосоо махт гурлаа жижиг юмнуудаа ингээ зохицуулаад хямдхан байдлаар аваад нэг нэгэндээ туслах боломжтой шүү дээ. Энэ капиталист нийгэмд чинь бас араас нь том өдөр тутмын амьдралын зардлууд ингээд нэхэгдээд ороод ирнэ. Тэгээ юмнууд их өндөр үнэтэй, татвар өндөр үнэтэй учраас яах аргагүй олсон мөнгө чинь дахиад яах арга хэрвээ таны үйлдлийн систем дотоод ихтгэл өмчлчин дутуу гачуудтай байдаг хэвээрэл энэ өвчнөдөд амьдрах юм бол ирээд өрөнд ороод тэгэл адилхан цуглуулж чадахгүй гачуудсаар агаал дуустдаг тал биш үү. Ер нь бол тэгж амьдарч байгаа монгол хүмүүс их биш үү. Кредит картны өрөнд орчихсон. Ганцхан гадаадад амьдрал байна. Тэгээд агуу их оронд очичвал сайхан амьдрнаа гэж өөрийгөө тэгээ зовоод яг уу мэдээж гадаадад амьдрах боломж байвал амьдр үз нүд тайл сур мэд гэхдээ өөрийн гарын дор байхыг хэрэгжүүлж болох энгийн зүйлээсээ өөрчлөлтүүдийг эхлүүлээрэй. Танд боломж байна гэдгийг хэлээ да. За маш их баярлалаа. Одоо лайв сонсож байгаа хүмүүс мэддэг юм л яриад байгаа юм тэгж байгаа хөө. Тэгээд энэ мэддэг юм мэдлэг толгооны мэдлэг биш ээ. Биеийн мэдлэг болгоо. Энэ мэддэг юм амьдралынхаа бэрхшээл дээр туршаад, бэрхшээлээ даван туулаад, бие махбодороо энэ гоё өөрчлөлтийг амьлуулж оруулж гаргаад
Биеийн мэдлэг болгоо гэж байгаа. Бие дамжуул embodiment гэж нэг гоё монгол англи хэлээр үг байгаад байгаа шүү дээ. Толгойн мэдлэгийг бие дамжуулна гэдэг бол гайхамшигтай том боловсрал байна. За өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баяртай.